Сэриглэн хөгжилтэй Мөнх тунх хайр татан даруухан мөнх тунх марцсан бас игдүүтэй Басар мөнх тунх ухаалыг бас овчин засхан мөнх тунх бид адал явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баяснаа эсрэг дүүрүүд байна эрэг дүүрүүд байна хамтаа тоглох хөргөн бүгдүүч байна атгалжин хармагсын амнаас хэрхэн яаж муутран гарч чадахыг манай хөргөн супер хүчтэй бүгдүүд хайж олно бид адал явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баяснаа эсрэг дүүрүүд байна эрэг дүүрүүд байна хамтаа тоглох хөргөн бүгдүүд байна мохтох За өнөөдөр ямар үлгэрээр аялах вэ? Гоё үлгэр байгаа ах та. Тийм үү арвааха? өнөөдөр хэдүүлээ аялахгүй сайхан амарцгаах уу? За тгий. хамтаа тоглох хөргөн бүгдүүд байна Ёй. Ингээ дуусчдаг бол яах вэ? За, sorry. Тайд байна. Google-тэйг үз. Сая энэ зохиолыг бас би бичсэн шүү. Enjoy. За, ямар үлгэрээр аялмаар байна? Янзын үлгэрээр. Ой. Та хоёр 12 жилийн талаар мэдэх үү? Мэдлгүй яах вэ? Хулган, өхөр, бар, туулаа, луу, могоо, морь. Нөгөө хонь, бич, дахиа, нохоо бас гахаа гэж байдаг те? Мундаг шүү. За тэгвэл хэдүүлээ нэг гоё үлгэрээр аялъя. Бил нөө? Билээ. Урд Лусын хаан Монгол тооллын 12 жилд адгуусан амьтны нэр өгч байхдаа 11 амьтны нэрийг шулуухан тохоогоод 12 жилийн он тоолол эхлүүлэн орох хамгийн эхний жилд ямар амьтны нэр өгөх вэ гэтэл тэмээ хулган хоёр нэгнэн оруулж булаацлжээ. Лусын хаан аль алиныг нь гомдоохгүй тулд өөрсдөө шийд хэмээн айлдав. Тэр хоёр маргаашнаас өглөөний мандах нарны туяаг хэн дөрүүлж үзсэн нь 12 жилийн дөрүүчид тогтоогдохоор болж мэлзээ тогтоосон ажээ. Тэмээ нар гарах дорн зүг харж нар гарахыг хүлээж зогсов. Хулган тэмээний бүхэн дээр гарч яваад баруун зүг харан цаг ямагт уулын орой ширтэж байв. Тэгэж байтал нар гарах цаг болж ургах нарны анхны туяа баруун уулын орой туссныг хулган нарны гэрлийг төрүүлж үзлээ хэмээн шагширчээ. Тэмээ мэлцэгийн алдсанд уурлан хулганыг дэвслэх гэж ухасгийтэл хулган овоолоотой үнсэн доогуур гүн орж ам хорогдож гинэ. Хүй нөгөө хөөрхөн хулганы гимтэйч үү дээ. Юу хідүүлээ очицгоё. Тэмээха та тайвшраарэ. Хүй тэмээха та тайвшралтаа. Тэмээха та тайвшраарэ. Одоо яах гэдэг. За дэми юм бэ. За яах вэ бүгдээрээ нөгөө инк хөслөн гэж байдаг л үү лээ. Нөгөө тайвшруулаад идэг чинь. Тэр нь инк хөслөгээд эм тэмээнд ботгоо хулахгаар хуураар хөгжмөдөн уйруулж хийдэг үйл ахгүй юу? Энэ тэмээ ах чинь буур ахгүй юу та? Ир тэмээ. Яна одоо яах вэ? Хөөрхөн хулган зүгээр байгаа. Оо яна. Энэ тэмээ ах бүр хөшгөлж үү яв? Ой! Яна. Хөөг тиндас уургал юм юм уу? Харин тийм ээ яна. Чаг бүгдээрээ чимээгүй.
Жохон банталттай. Жохон тайвшрий. За яах вэ? Андуурал үз. За та тайширсан уу? Тэглээ. Нар марун талаас гарчих уу? Яаж нарны туяаг төрүүлж харав? Буурахаа. Та уг нь зөв тал руу харсан л та. Гэхдээ дэлхийн маань баруунаас зүүн тийш 24 цагийн турш эргэж ягаад 1 хоног болдог шүү дээ. Тэгээд та зүүн уулын орой дээрээс нар харах гэж байхад гулган маань мандаж буй нарны анхны тусгалыг баруун уулын орой дээрээс харсан байхгүй юу? Тэрнээс нар баруунаас гарсан биш, туяа нь өндөр уулын оройд төрүүлж тусных юм шүү дээ. Бака. Тийм байдаг байж. Гэхдээ би чинь 12 жилд ороход хамгийн тохирсон амтэн шүү дээ. Улган чихтэй, үхэр гэдэстэй, бар тавхтай, туулай хамартай, луубитэй, могоо нүдтэй, морин дэлтэй, хонин ноостой, мичин бүхтэй, дахиа өрөвлөгтэй, нохоо гуйтай, гахаа сүултэй гэл бүх амтны шинжийг агуулсан байна. Ах минь бүх амьдтай төстөөдөө биш шүү дээ. Үхэр гэхэд тайван байдлаараа яг л үхэр болж байгаа. Баран зэрэгтэйгээрөө баруулж туулаа хурд олон цаг залбаагаараа яг л туулаа болцоож байгаа шүү дээ. Та ч гэсэн тэмээ гэхээр зөвхөн өөртөө байдаг хинт ч юунд ч яахгүй шин чанар чадал байгаа шүү дээ. Тийм үү? Яг үнэн. Та бусадтай ижилхэндээ биш. Өөрөөрөө байж аж л өөртөө итгэлтэй өөрийгөө илүү олж мэднэ шүү дээ. Хэдий надаас дүүчгсэн та нар маань юмыг ямар зөв талаас нь харддаг юм бэ? Ах нь бахархаж байна шүү. Хулган дүүгээ 12 жил багтахад нь хүргэж өгье доо. Ахынхаа нуруунд дээр суу. Баяртай. Амжилт хүсье. Хөөрхөн хулган минь ээ. Мундаг шүү. Ах нь хэлсэндээ хүрч дүүгээ амжилтанд хүргэх гээд нуруунд дээр авч явж байна шүү дээ. Хардаа. Гайхалтай. Сугой. Гоё аялаад ирвөө. Йоо, янз юм байла арвааха. Ястай гоёлаа. Та энэ үлгэрийг өмнө нь мэддэг байсан юм уу? Мэдлгүй яах вэ? Ахыг нь баг байхад боролдоон цаг гэж их сайхан үлгэрүүд гардаг байлаа. Тэр үед ах нь үлгэрийн ертөнц гэдэг хичнээн өргөн уудам, сурах зүйл ихтэй сайхан ертөнц байдгийг ойлгож байсан юм да. Тийм үү? Бид нар үзэж алах болов? Хүй, бололгүй яах вэ? Та нар маань хуучны сайхан бүтээлүүдэд үзэж мэдэж байх нь их чухал юм шүү дээ. Баярлалаа арвааха. Ямар гоё юм бэ? Баярлаа. Хамтаа тоглох хөөрхөн бүгдүүч байна. Атгалчин хармагсын амнаас хэрхэн яаж муутран гарч чадахыг манай хөргөн супер хүчтэй бүгдүүд хайж олно. Бид атгалын ертөнцөөр Гэртүү? Эртээ урдын цагт сүн далайг шалбааг байхад, сүмбэр уулыг дов байхад, цаг дөнгөж эхэлж байхад, цахилдаг дөнгөж хөхөрч байхад Эрдний зүйлэр болж байдаг эрүү цагаа холбон нэгэнжээ эвэр сүүлэн тэнцүүхэн байдаг эзэндээ нээлтээ өвөр хоёр жий арын модон далглаад байдаг алла гэрэн бар гүрэнжээ эхидээ хүрдээд байдаг элдэн чихтэй тулад өргөнжээ хөөхдин гэртэ хүрчигнээд байдаг хүүчихтэй луу тавгонжээ цаг үргэнж цаграад байдаг цагаан эрэ мапа зурганжээ цагийн газрыг дорчлоод байдаг цомбон дүрээд мор долоонжээ хотгор
газрыг хорглоор дүргдэг хатан дон ээлтэй хан амжиг үтсэн бүхнийг илдэглээд байдаг их бичин эрдэнтэй бичсэн жиг хаван жингэр донгодод байдаг тархин даулаатай дахаарун жиг хот газрыг маннад байдаг хон дуутай махарун жиг арын газрыг хатраад байдаг алтан соёотой гахаарун жиг